Шинжлэх ухаан танин мэдхийн Одмондөр сувгийн Их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За энэхүү дугаарын маань ивент төгчээр Skytel-ийн машинта бололтой урамшуулал аман дээрээс нь гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт урайтай Mandala Garden зөвлөгөөр орол ивентийг ажиллаж байна. За энэхүү нэвтрүүлгийн маань хөтлөгчөөр Америк сургуулийн түүхийн багш Маратхан ажилдгаа. Орой мэнд хүргье. За орой мэнд хүргье гана. За өнөөдрийн нэвтрүүлэг бол Тэмүүжин Менлөв гэсэн сэдв байгаа. За Монголын нус товчонд Исүхэ Баатар шонхор шуугаар ан хийгээд явж идэг. За ингээ ан хийгээ явж исэн чинь яг хамаг Монголын нутагтаа өөрийнхөө нутагтаа ан хийгээ явж байгаа штэ. Энэ үед нь Мэргэдийн их чилээдүү гэдэг хүн Олхнууд аймагаас ихнэр аваад явж байгаа үйл явц таарлаж байгаа. За Исүхэ Баатар их чилээдүүдэд тааралдаад мэдээж их нутагтаа байгаа хүн чинь те юм хүн блэ ямар хүн блэ гэж асуусан чинь за би Мэргэдийн их чилээдүү буюу Тогтоо Бэхигийн дүү ийм хүн байна. Олхнууд аймагаас ихнэрээ аваад явж гинэ гэж хэлдэг. За ингээ хэлэхэд нь бол Исүхэ Баатар бол тэр тэрэгэн доогуур нь те өнгийгэд үзэх юм бол нэгэн царайлаг бүсгүй байсан. За тэр царай зүсийг нь харангуутаа Исүхэ Баатар тэндээсээ салаад гэрлүүгөө ухаантаас давхиж очингуудаа нэгүн тааш ахыгаа дарида отчихын дүү хоёрыгаа дагуулж ирээд араас нь нөгөө эдийг илдэж хөөдөг. За ингээ илдэж хөөсөн учраас ихчлээдүү болвол айд зүхтаахтаа бол нөгөө ухаа одоо тий хурдан морьныхоо гуйг ташиурдаад тэднээс зүхтаагаад нилээн ингээ явсаар агаад нэг уулын бил хүртэл зүхтааж байгаа штэ. Тэгэн гутаа нөгөө уулаа ингээ ороогоод тойрж ороогоод буцаж тойрогтой хүрээд ирсэн чинь өөлөн үжин дээр буцаад ирж байгаа байхгүй юу? Нөгөө мохлог тэрэгэндээ буцаад ирж чинь. За тэгэн гут нь ихнэр байсан өөлөн үжин саяны 3 хүмүүс юм хүмүүс вэ? Ямар с ิจ гтэй царайтай юм бэ? Ном сум илд сумаа агсаад явж байгаа эдгээр хүмүүс болвол чиний амьд хурж мэдхээр байна. Тийм учраас чи өтөр түргэнтэй амиа аврах хэрэгтэй байна гэж хэлсэн байгаа. За тэгээд намайг бол бодоод хэрэггүй. Яг гэвэл мохлог тутамд охид би. Тэрэг тутамд хатад би. Тийм учраас чи хэрвээ намайг санах юм бол авсан гэргийнхаа нэрийг те миний нэрээр нэрлээрэй. за. Тэ миний нэрээр нэрлээрэй. Одоо амиа бод. Миний үнэрийг санаж яваараа гэд цамцаа өгдөг. За энэ цамцыг нь дахиад нөгөө их чилээдүү чинь яг авах гад ингээд мориноос тонгоогоод авч явахдаа суган доогуура харсан чинь нөгөө гурав араас нь давхиад хүрээд ирчихдэг. За тэгээд чилээдүү цаанаас нь морин дээрээсээ те ахаа цаашаага зүхтаагаад явсан. Тэгээд хідэн уул даваад те яг Монголын нус товчонд бол 7 уулыг давуулж зүхтаалгасан гэж байгаа байхгүй. За зүхтаалгасныхаа дараа Исүхэ Баатар нэгүн тааш дарида отчхон хоёрынхаа хамтаар өөлөн үжин буюу саяны тэр мохлог тэрэгэн дээр те сүйх тэрэгэн дээр ирээд сүйх тэргийг болвол одоо Исүхэ Баатар хөтлөөд нэгүн тааж урд нь дарида отчхон хажууд нь яваад эхэлдэг. Яг энэ үед нь болвол өөлөн үжин шалан гансарч гэж байгаа те. Миний нөхөр чилээдүү хээр гадаа өсөж даарч ямар их зовж яваа болоо. Харин би энэ цэвлэг үсээ нааш чаашин гэж те савлуулаад ингээд явж байгаа маань те ямар хэцүү юм бэ гэж одоо онон мөрнийг дөргитл ой шуугаг гангатл их дуугаар уйлсан гэж байгаа байхгүй. За ингээд уйлаад эхлэн гуутан дарида очих нь хажуунаас нь тэрх хайрт ирчин тэртээ даваг дав. Уйлан санах ирчин ус олныг гатлав. Хайлж уйлвч харж чамааг үзэхгүй. Хайж ирвч хаалга зам нь олдохгүй. Одоо дуугаа бай гэсэн баг. За энэ цагаас хойшоогоо чилээдүү гэдэг хүн бол ахиж түүхэнд гардаггүй. За. Тэ. Ерөөс ахиж гарахгүй те ингээ алга болж байгаа гэсэн. Ер нь бол Монголын ус товчоо Монголын түүхэн ч гэсэн ерөөсөө огтаасаа дурсагддаггүй те. За өөлөн үжнийг болвол Исүхэ Баатар гэртээ авчирч гэргийг болгосон. Өөлөн үжин Исүхэ Баатар хоёрын гэрэлсэн түүх бол энэ. За тэгэхээр хутуула өмнөх дугаарт хаан болоод те ингээд хаан болоод хадаан тайжтай хамтраад татар ирнээс өшөөгөө авахар мордсон. Татарын хотон бархаг болон Жалибохо хоёртоо 13 удаа байлдвч Амгаа хааны үш хоонзог сайтар эс авч чадсан гэж. Энэ дайнд Исүхэ Баатар оролцсон. Исүхэ Баатар энэ дайны яг 13 дахь энэ дайнд нь бол Тэмүүжин үгээ болон Хорибохо хоёрыг олзолж ирсэн яг энэ үед нь өөлөн үжин онон мөрний дэлгүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлсэн. За Чингис өргөдөө баруун гартаа шагаан чинээ нүж атхан төрсөн гэдэг. Монголын нус товчонд бичсэн байдаг тийм. Тэгэхээр татарын Тэмүүжин үүгийг барьж ирэх яг энэ үед Таарав гэд Тэмүүжин нэрийг нь түүнд өгсөн гэдэг. Өөлөн үхээс Тэмүүжин, Хасар, Хачуун, Тэмүүгэ гэсэн 4 хүү. Тэмүүлэн гэсэн нэг охин төрдөг. За ингээд 5 хүү те. Исүхэ Баатарын нөгөө хатнаас нь буюу Сочигэл хатнаас
Бэгдэр, Бэлгүүдэ гэсэн хоёр хүү төрж байгаа. Энэ үйл явц болж байна. Гэхдээ дээр дурдсан саяны Тэмүүжин төрөхтэй баруун гартаа шагаан чинээ нүж атгаж төрсөн гэсэн энэ юм байгаа штэ. Тэгэхээр энэ өөрөө ямар үзэл сурталыг бий болгож байгаа юм бэ гэхлээр Монголын нууцт овчоог зохиогч нь өөрөө Чингис хааны уг гарвал Чингис хааны тэр төрсөн үйл явдал нь бол онцгой юм шүү гэдгийг онцгойлон тэмдэглэсэн үйл явц. Нэгдүгürt Чингис хааныг ер нь бол ийм онцгой авьяастай хаан гэдгийг те бусдаас илүү ер нь хаадын хаан дээд тэнгэрээс одоо ийм заяаг хүртсэн хаан гэдэг утга санааг илэрхийлэхдээ энэ гурван янзаар илэрхийлж байгаа. Нэгдүгürt Бүрчон те Гоо марлын хамт Тэнгис далаа гаталж ирсэн гэж хэлдэг штэ. Тэрэн дээр Чингис хааны те дээд тэнгэрээс заяат төрсөн. Бүрчон Гоо марлын хамт. Тэгэхээр Чингис хааны хамгийн дээд уг гарвал бүр дээд тэнгэрээс заяат төрсөн юм байна гэдэг нэг санаа гарч иж байна. Хоёрдугаар нь болохоор Алангуй эхийн гэрлээс жирэмсэлсэн сүүлд шихэр бэг гэдэг аав нь тодорхойлсон шүү дээ тий. За тэр Алангуй эхийн 5 хүүхэдтэй сургаж хэлж байгаа энэ үг дотор хар толгойтой хүн болвол тий учрыг нь сайн ойлгохгүй хаадын хаан болсон цагт ойлгоно гэдэг энэ сургаал үг дотроос тэр гэрлээс жирэмсэлж байгаа гэдэг тэр үйл явдал нь бол Чингис хааны уг гарвал бол ийм Тэнгэрийн ямар нэгэн хишгийг хүртсэн тий энэ утга санааг илэрхийлж байгаа бол хамгийн сүүлийнх нь бол ер нь бол баруун гартаа нүж атгаж төрж байна гэдэг бол ер бусын байдлаар төрж байгаа гэсэн энэ санааг хэлээд байгаа юм. За тэгэхээр эрт дундад үеийн монголчуудын итгэл үнэмшлэр бол хин нэгэн хүн эрдэн боловсрал сайн үйлс шамцнаар зоригт баатар ухаанд мэрэгэн тэ байж болно. Гэхдээ ийм байснараа хаан болж чадахгүй. Зөвхөн хаан төрсөн хүн л хаан болж дэлхий тахныг эзэгнэн суух хувь заяатаа гэж үзэж байгаа. Энэ одоо ертөнцийг үзэх үзэлтэй яг таарж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол шагаан чинээ нүж нь бол энэхүү үзэл сурталын хувьд Тэмүүжин алстаа агуу баатар болно гэдгийг нь бэлэгдсэн үйл явдал юм а гэж үзэж байгаа. За энийг бол бас эрдэмтэд янз янзаар тайлбарладаг тий. Сүлдтэй байна, сүлд атгаж төрсөн байна гэх мэтлэнгээр тайлбарладаг. За гэтэл одоо бас нэг түүхэнд янз янзын таамаглууд байгаад байдаг л да. Энэ юу вэ гэхлээр Монголын нууцт овчоо бол Чингис хааныг хэдэн онд таалал өгсөн бэ гэдгийг бол нэлээд сайн дуртад өнгөрсөн байдаг. Судрын чуулган яг 13 дугаар зууны үеийн Монголын тулгуур сурвалж бичгүүд бол Чингис хааныг 1227 онд таалд өгсөн гэдгийг тодорхой дурдж өнгөрсөн. Харин хизээ төрсөн бэ гэдгийг нь бол яг тодорхой дурдсан түүхэн сурвалжууд бас нэг ховор. Тэгэхээр энийг арай өөр үеийн түүхэн сурвалжуудаар тэ орлуулган ингэж авч үзэж байгаа байхгүй юу? Гэтэл 2012 онд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой болж байгаа. 1962 онд 800 жилийн ой болсон тий. За ингээ 2012 онд бол Монгол тухайн үеийн Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар бол тухайн үеийн яг түүхийн хүрээлэн болон яг одоо Монголдо урдаа барьдаг түүхч нарыг цуглуулад Чингис хаан яг хизээ төрсөн юм бэ гэдгийг тодорхой болгох гэсэн байгаа. Тэгэхээр 1962 онд 800 жилийг нь ойн тэмдэглэсэн учраас 12 он ч 850 жилийн ой болох тий. Тэгээ яг энэ 62 он бодиттой юу үгүй юу гэдэг сандууд гараад иж байгаа байхгүй. Ягаад гэвэл түүх өөрөө түүхийн шинжлэх ухаан өөрөө улам их нарийсаад эхэлж байна. Гэтэл Чингис хаан яг хэдэн он төрсөн юм бэ гэдэг энэ талын асуудлууд яваад идэг гэсэн үг тий. За тэгэхээр 1962 он гэдэг дээр бол яг тухайн үеийн 2012 оны тэр комисс бол ерөнхийдөө олонхын саналаар баталсан. За тэгэхээр энийг бол одоо Монголын түүхийн шинжлэх ухаанд баримтлаад явж байгаа. Чингис хаан хизээ төрсөн бэ? 1162 онд Онон мөрний дэлгүүн болдог гэдэг газар Исүхэ баатарын өөлөн хатнаас мэндэлсэн ингэ явдаг тий. Гэтэл энэ юм гарч ийна гэдэг бол нөгөө талын эсрэг байр суурь бас байгаа гэсэн санаа хэлээд байгааз. За одоо хоёулаа эхлээд 1162 он гэдгийг дэмждэг судлаачдын гол их сурвалж нь юу вэ гэхлээр Богд Баатар биеэр дайлсан тэмдэглэл болон Юан усын судар байхгүй юу. За энэ мэдээг үндэслээд бол Чингис хааныг 1162 онд төрсөн гэж эрдэмтэд үздэг. За энийг дэмждэг бас эрдэмтэд байна. Гэтэл нөгөө талд бас энийг дэмждэггүй нөгөө талын бас судалгааг дэмждэг эрдэмтэд байгаад байна л да. Энэ нь юу гэхээр 1155 онд төрсөн гэдэг дээр. 1155. 55. Энийхээс 7 жил тийм ээ. За Рашид Адины судрын чуулганыг үндэслээд 1155 онд төрсөн гэх бас ийм хоёр одоо ингээ те эрдэмтдийн санал бол ерөнхийдөө 1162 55 гэсэн дээр хоёр хуваагдаад байдаг. За тэгээ яг олонхын саналаар тэр 1162 он дээр батллаа те. За гэтэл мөн ер нь ингээд бүр ингээд судалгааны бүтээлүүдийг сайн үзээд байх юм бол 1154 он гэж бас нэг гарч ирж байна. За энэ бол Монгол татарын бүрэн тэмдэглэл гэдэг судалгааны бүтээлээс гарч ирж байна. За дараа нь бас 1167 он гэж үздэг эрдэмтэд байгаад байна. Тэгэхээр энэ бүхэн нь юу гэсэн үг вэ гэхээр яг нөгөө тулгуур сурвалж бичгүүдэд
Чингис хааны хэдэн он төрсөн бэ гэдгийг нь тодорхой дурдж өнгөрөөгүй. Яг хэдэн жил гэсэн юм байхгүй байгаа байхгүй юу? За энэ нь Чингис хаан яг хэдэн он төрсөн талаар ер нь бол сурвалжийн тодорхой тэмдэглэн үлдээсэн зүйл бол байхгүй байна гэдэг зүйл гарч иж байгааз. За тэгэхээр бусад сурвалжуудаас яг юу гэж үзээд байгаа юм бэ гэхээр жишээ нь Юан улсын түүхэнд Тайзу буюу Чингис хааны шаштрд 22 он тэ улаагчин гахаа жил буюу намрын 7 сар шарагчин өхөр өдөр хаан халив гэж байгаа. Насан сүүдэр 66 нас. За одоо энэ 66 нас буюу 1127 он тодорхой олчлоо. Энээс 66 оноо хасаад ирэхээр чинь 1162 он руу мөргөж байгаа. Очоод мөргөж чинь. За энэ дараагийнх нь болохоор 1203 онд Хэрээдийн Ван хааныг мөхөөхөд Тэмүүжин Чингис хаан 42 настай байсан гэдэг. Энэ санаа явж байгаа. За энээс ахаад саяны тэр 1302 оноос 42 насыг нь хасах юм бол 1161 хий настайгаа 1162 он гэдэг тэр бас ингээд мөргөд. За энэ мэтлэнгээр маш олон бас иймэрхүү санаанууд байна л да. Саналууд байгаад байна. За энэ талыг бол ерөнхийдөө нэлээд сайн судалж хийсэн хүн бол сайшаал өвөр Монголын эрдэмтэн сайшаал Чингис хаан гэсэн судалгааны бүтээлдээ бүр дэлгэрэнгүй бичсэн байгаа. За ингээд энэ талыг бол одоо ингээд Чойма те Чойма гэдэг профессор хүн бол эзэн бууг Чингис хааны мэндэлсэн он цагийг түүхэн сурвалжийн баримтаар нэхтлэн гэдэг өгүүлэлтэй ер нь яг энэ Лувсан Данзангийн тэр алтан товчтэй эсвэл шар тууж хаадын үндэсний хураангуй алтан товч галдан туслагчийн эрдний эрх саган сэсний эрдний товчтэй гангийн урсгал боржгон овгийн түүх алтан хүрдэг мянган хигээс бичиг мэрэгэн гэгэний алтан товч гих мэтлэнгээр цаашаага одоо ингээ болор ирэх болор тойл хөвх сувд ирэх гэд яг энэ 16-аас 17 дугаар зууны үеийн түүхэн сурвалжуудыг ер нь монголоор бичсэн бүх түүхэн сурвалжуудыг бүгдийг нэгтгэж үзсэн гутаа 1162 оны хар морин жил төрсөн гэж цөм нэгэн дуугаар бичиж байна. Эдгээр бүх сурвалжууд гэж үзсэн байгаа юм. За гэтэл 1155 онд төрсөн гэж үздэг хүмүүс эдгээрийг юу гэж ингэж эсрэг байр суурьтай байдаг вэ гэхлээр энэ бол энэ талыг одоо ингээ бүгдээрээ бол Монголын нус товчоог тий гэж ээлж дараалан хуулбарлаж бичсэн Лувсан Данзангийн алтан товч эдгээр чинь бол Монголын нус товчооны баг 3/2-ыг ингээ бичсэн байдаг. Гэтэл зарим энэ сурвалжууд дотор чинь өөрсдийн юм маргаанууд дагуулж байдаг гэж үзээд байдаг. За тэгээд үнэхээр 1162 оны ингээд үйл явдлыг нь хөөгөөд үзэх юм бол зарим нэгэн хүний нас бүр ингээд сонирн болоод явцдаг. Жишээ нь татарыг эзэлж авсны дараа шихий худаг буюу шихийхэн худаг буюу жижигхэн хүүхдийг олж авсан гэдэг. Гэтэл 1206 онд их Монгол улс байгуулагдсны дараа би одоо энэ улсын төлөө ингээд үгэн болтлоо хичээсэн гэдэг энэ үг нь гарч ирээд байдаг тий. Тэгэхээр энэ хоёрын хугацаанд 10 хэдэн жилийн хугацаанд 10 жилийн хугацаанд гэх юм уу одоо ингээ үгэн болчихгүй үгүй тэр настаа жоохон хүүхд гэдэг ч юм уу. Эсвэл өгөөдөө хаан одоо зөч одоо Чингис хааны хүүхдүүд ба штэ. Эдний төрсөн он цагууд нь зөрчих гээд идэг. За бүр сүулдэ ингээд нөгөө нэг 10 наснда хоорондоо гэрэлсэн юм шиг энэ цаг хугацаанд гарч ирэх гээд байдаг байхгүй. За иймэрхүү маш олон янзын судалгаанууд байгаад байдаг. За судрын чуулганы 1155 он гэж үзэж байгаа нь бол зарим зүйлсээр бас нэг батлагддаг гэж хэлээдсэн шүү дээ. За энэ нь бол хааны ойр төрөл садангийнх нь түүнийг 72 наснда өөд боллоо гэсэн. Ингээ ийм үнэмшил төрхүйцээр бичсэн байдаг гэж байгаа байхгүй. За үүнийг нь болохоор сүн улсын элч Жаав хүн өөрийн бичсэн татарын бүрэн тэмдэглэлдээ баталгаажуулан өнөөгийн хаан Чингис хаан Хятадын сарны тооллоор 1154 оны 2 сарын 4-өөс 1155 оны 2 сарын 3-ны хооронд мэндэлсэн. Энэ хугацаанд мэндэлсэн байх боломжтой. Тэр Чингис хаан амьд байхдаа ер нь бол Чингис хааныг амьд байхад нь сүн усаас ирсэн элч төлөөлөгч байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд нүдэрээ үзэж тайлбарлсан гэх юм да тий. Энэ мэтлэнгээр байгаа. Бас нэг хожмын нэг түүхэн үйл явдал байдаг. Тэр нь болохоор Мухлаа жанжны хэлсүүг байхгүй дүүдэ хэлсүүг. За тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр би 28 настайдаа Чингис хаантай анх танилцсан. 40 жил энэ хүнтэй нөхөрлсөн гэж. За 40 жил нөхөрлсөн. За тэгэхээр 28 40 68. 68 гэхээр Хувлаа хаан чинь Хувлаа гэнэ Мухлаа жанжин чинь өөрөө Чингис хаанаас 4 жилийн өмнө нас ордог тийм биз. За тэгээ энэ бүгдийг бодоод үзэх юм бол 1223 онд нас орж байгаа байхгүй. Тэрний зүгээр 68 насыг нэмэд үзэх юм бол 1155 он гэдэг дээр очдог. За энэ бол зүгээр яг Чингис хааныг хизээ төрсөн бэ гэдэг цаг хугацааг одоо ингээд өвлийн тэргүүн сарын шинийн нэг ингээл бид нар одоо жил болго өвлийн тэргүүн сарын шинийн нэг тэмдэглэж байна те. Энэ өдөр болох болгонд л ингээд нэг маргаан дагуулаад ингээл сэвэгддэг одоо асуудал учраас та бүхэнд яг ийм хоёр янзын үндэслэл байгаад байдаг. За тэгээд энийг бол олонхын саналаар бол 1162 он гэдгийг нь дэмжсэн. Харин Чингис хааны мэндэлсэн он цагийн асуудалт гээд
Цор совогтой одоо Эрдэнэ Чулуун гэдэг хүний 2015 он гэхээр саяны энэ шийдвэр гарснаас хойшоо 3 жилийн дараа бол Чингис хааныг арай буруу өдөр бид нар төрс өдрийн тэмдэглээд байгаа биш эцтэй гэсэн ийм судалгааны өгүүлэл байгаа. Энэ мэтлэнгээр саяны сайшаалын судалгааны бүтээл болон энэ Эрдэнэ Чулууны судалгааны бүтээлээс ингээ уншаад үзэх юм бол илүү тодорхой мэдээлэл авах боломжтой. Би бол ямар нэгэн аль нэгэн саналыг дэмжих гэхээс илүүтэйгээр энэ хоёр санал байгаа шүү гэдгийг л хэлээд өнгөрье. За тэгье. За хоёул хамтран ажиллаж танилцуулж тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel-ийн машинтай болдоо урамшуул. Skytel-ийн машинтай болдоо гэх юм болов. За Skytel компани бол болдоо Skytel-ийн машинтай юм. Хамгийн том урамшуулаа зарласан байгаа гэж байгаа. За энэ болохоор яах гэж байгаа гэхээр та Skytel-ийн аль нэг үйлчилгээг аваад урамшууллын эрх цуглуулж тэгээд житүр T1 гэдэг нэг сайн машин нээлттэйсэн шүү дээ тий. Житүр T1 машины эзэн болох мөн Mystery Box-оос төрөл бүрийн дижитал бэлэг болох Apple брендийн бэлэг болон олон эрхийн бичгийн эзэн болох боломжийг олгож байна гэж байгаа байхгүй. За тэгэхээр энэ хаана одоо явагдаад байгаа гэхээр Skytel-ийн хэрэглэгч бүгдээрээ за тэгээд ямар үйлчлэгийг авахд ийм нэг цуглуул эрх гарч авах гэдэг. Тэр эрхийнхээ одоо тоогоор ч юм уу эсвэл цуглаан маяг өсөлөх гэдэг нь шүү дээ. Энэ цуглуулсан эрхээ та болохоор Skytel аппликейшнээр ороод шалгах боломжтой бөгөөд Mystery Box задлан дижитал бэлэг дата багц эрхийн бичиг зэргийг авах боломжтой гэж байгаа. За тэгээ юун дээр энэ эрх бүрдээд байгаа юм бэ гэхлээр те дараа урьдчилсан хосолсон төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болох юм бол эрх үүснэ. Урьдчилсан төлбөртөөс Монголдо дараах төлбөрт рүү шилжих юм бол эрх үүснэ. За Монголдо дараа төлбөрт багцаа ахиулах юм бол эрх үүснэ. 7000, 11000, 14000, 21000-ын дижитал картаар дансаа сэнэглэх, за мөн төлбөрөө төлөхөд энэ эрхүүд үүсч идэг. Тэгэхээр энэ эрхүүдийг чинь цуглуулж байгаа те танд хичнээн эрх байгаа вэ гэж шалгахыг хүсэх юм бол Skytel аппликейшн руу ороход харагдах юм байна л да. Тэр эрхүүдээрээ энэ хүсэж байгаа нөгөө Apple брендийн одоо бүтээгдэхүүнүүд болон олон бас гой эрхүүд байгаа, бэлгүүд байгаа. Хамгийн супер шагнал нь бол одоо житүр T1 гэсэн үг шүү дээ. Житүр T1 чинь одоо хэрвээ энэ хамт олон маань миний мэдж байгаа газартаа хамтарч байгаа бол нэг 140 150 орчим сая төгрөг өчөлөөд иймэрхүү үнийн дүнтэй автомашин байгаа бах. За тэгээд одоо нэг утсаа сэнгэлээд юм уу датагаа сунгаад ч юм уу эсвэл төлбөрөө төлснөөрөө тийм машины эзэн болчихвол одоо энэ чинь нэр хамгийн том урамшуул гэхээс өөр юу гэх вэ те. За тэгээд Skytel компани энэхүү урамшууллыг ер нь бол энэхүү урамшууллыг явуулж байгаа энэхүү урамшаа дамжуулаад ер нь хэрэглэгчтэй урамшууллын зэрэгцээ ухаалаг хэрэглээг дэмжих хэрэглэгчдэд бодиттой хөшүүрэг бий болгох зорилготой явж байгаа урамшуул шүү. Тэгэхээр ухаалаг хэрэглээ гэдэг нь манайхан одоо тэр Монголдо багцтай тий ингээл датанд дуусан гутал дахиад нэм дата аваад ингээд ах биш. Таны тэр их хэрэглэндэд хаасан тэр ухаалаг багцаа өөрөө гой сонгоод тэгээд тэрнлүүгээ шилжих ч юм уу эсвэл нэгжээрээ гэдэг юм уу тиймэрхүү тохиолдол ингээл хийлгэж байгаа бүх юм дээр ч урамшуул эрхэл өгөөд ах юм шүү. За тэгээ эрхээ цуглуулад шинэхэн машины дэлгүүрээ атгаарай гэж байгаа. За тэгээ дэлгэнгүй мэдээллийг нь манай www.skytel.cg-ийн болон Skytel official гэсэн одоо бүхэл сошиал хаягуудаас нь авч болох нь дээ. За ингээд бид бүхнийг дэмжиж ажиллаж байгаа Skytel-ийн хамт олондоо талархсан илэрхийлье. За маш их баярлалаа. За тэгэхээр Чингис хааныг төрсөн цаг хугацааны талаар хоёр том ингээд хоёр өөр үзүүртэй ийм таамаглууд эрдэм шинжилгээний судалгааны өгүүлбэрүүд бүтээлүүд байдсан байна гэдгийг манай үзэг сонсогч нар бас мэдээд авчихаа. Дараагийнх нь Тэмүүжин хэмээх нэрийн тухай. За тэгэхээр Тэмүүжин хэмээх нэрийн талаар ер нь судлаагүй, сонирхоогүй, ер нь түүх судлаач гэж юм баг байхгүй бах тий. Тэгэхээр Гилемдэ рубрик Монгол нутгаар явсан тийм биз мөн хааны үед. За тэрээр өөрийнхөө тэмдэглэлдээ бол Тэмүүжин буюу Чингис хаан бол бурхны хөвгүн бөгөөд дээд бурхан мөнх тэнгэрээс заяат төрсэн газар дэлхийн цор ганц эзэн юм. За Чингис гэсэн нь төмрийн дуу гэсэн үг хэмээн бичсэн байдаг. 13 дугаар зуунд бичсэн байж тээ тухайн үедээ тий. За Тэмүүжин нэрийн утгын талаар бол ерөнхийдөө хоёр том санал байгаа гэдэг. Үүний нэг нь бол Тэмүүжин нэрийг төмөрчин хэмээн тайлбарласан байдаг бол нөгөө нь дундад зууны монгол хэлний Тэмүү буюу тэмүүлэх язгуураас үүссэн гэдэг. За орчин цагийн монгол хэлний талаас нь судлаад одоо олон янзын таамгууд гаргасан таамгууд байдаг. Тэрнээс гадна бол гадны одоо юм Оосон гэж судлаач 1824-нд одоогоос 200 жилийн өмнөөс 201 жилийн өмнө хэвлүүлсэн Монголын түүх гэдэг номондоо бол Тэмүүжин гэдэг нэр болвол дайчин гэсэн үгээ гэж хэлсэн байна. За Ишкадамб алдарт судлаач хүн шүү дээ. За энэ хүн бол энэ үгийг бид Тэмүүжин гэдэг үгийг татар хэл аялгауны янзаар гажуу тэмдэглэсэн бөгөөд Тэмүүжин, төмөрчин, төмрийн дархан гэсэн үг байж магадгүй гэсэн. За энэ мэтлэнгээр олон эрдэмтэд Тэмүүжин нэрийг
төмөрчин химээх саналд нэгдэд байгаа бөгөөд Тэмүүжин төмөрчин гэх утгатай холбон Тэмүүэр одоо монголч гэж хэлж шүү дээ Тэмүүэр. За Тэмүүрчин гэдэг үг гэж байгаа байхгүй. За тэгэхээр Тэмүүдэр, Тэмүүгэ, Тэмүүлэн, Тэмүүдэ зэрэг нэрийн үндсэн төмөртэй холбоотой ажээ гэж. За энэ нь бол яг тухайн үеийн болоод яг 13 дугаар зууны үеийн төмөрчин гэсэн утга санааг илэрхийлж байгаа гэсэн энэ санаанууд яваад байгаа юм аа. За тэрнээс гадна Тэмүүрчин гэдэг ч юм уу те. За саяны тэр дайчин гэх мэтлэнгээр энэ одоо ингээ олон саналуд байгаад байдаг. Энээс бол яг түүх судлаачдын хувьд бол энэ төмөрчин гэсэн дээр бол илүү саналтай байд юм байлээ гэдгийг хэлэх зүйтэй баг те. За Тэмүүжин мэдлэнээс эхлээд 9 нас хүртэлх амьдрал бол ер нь бол яг ингээ түүхэн сурвалжууд бол байхгүй шүү дээ, тодорхойгүй шууд 9 наснаас нэг амьдрал нь эхэлж байгаа шүү дээ. Гэтэл энэ бол яг юу гэсэн үг вэ гэхээр 9 хүртлээ бол Тэмүүжин бол хамаг Монголыг захирж байсан Исүхэ Баатарын гэрт төрсөн. Тэ? Одоо баян цадгалан өөр одоо юу гэх юм бэ? Сэтгэл хангалуун, бүх юм биелэн гэдэг ч юм уу те. Им язгууртны ууган хүү болж мэдлсэн. За мэдээж нөгөө даар зовох, өлсөж сангах гэдэг ч юм уу ийм зүйлийг бол огт мэдэхгүй байсан. Гисэн хэдий боловч яг 9 настайгаас нь эхлээд бүх юм одоо мордохын хазгаа гэдэг шиг буруугаар иргсэн энэ үйл явдлууд эхэлсэн. За энэ үйл явдлуудын хамгийн ихнийх нь бөгөөд хамгийн ихний зовлон бэрхшээл туулсан үйл явдлууд бол 1170 онд тий саяны одоо 1162 оноор барь явж байгаа шүү дээ. 1170 онд Исүхэ Баатар Тэмүүжин 9 настай байхад нь өөлөн үжний төрхөмний олхнууд аймаг руу дагуулж одоо ингээ хүүгийнхаа нахцаас охин гуйхаар шийддэг. За ингээд мэдээж олхнууд аймгийг анх зорж байгаа санаа нь өөрөө юу юм бэ гэхлээр магадгүй нөгөө Тэмүүжин гэнэ Исүхэ Баатар өөрөө олхнууд аймгаас ихнэр булаагаад авсан тий. За тэгэхээр яг одоо эхийнхэн талынхаа танилцах нэгдүгээрт хоёрдугаарт одоо яг эхийнхэн талаас угаасаа олхнууд хонгороод аймгаас л одоо хаттууд авбал хамгийн сайн нэсэн байгаа байхгүй. Тийм учраас тийшээ аваачих буюу сүйн одоо ингээд сүй тавих гэдэг штэ. За тэгээд яг ингээд Тэмүүжнийг авч явж байгаа яг энэ үед бол Тэмүүжин 9 настай байсан. Харин түүний дүү Хасар бол 7 настай, Хачуун бол 5 настай, Тэмүүгэ бол 3 настай. Харин Тэмүүлэн гэдэг охин нь бол өлгийтэй байсан байна. За ингээд мэдээж Исүхэ Баатар нөгөө хөдөлгөөн морь энүүстэйгээ хамтдаа Тэмүүжин хүүгээ дагуулад Олхнууд аймаг руу явж явах замд яг Олхнууд аймгийн бас нэг харьяа гэсэн үг шүү дээ. Хонгороод аймгийн удирдагч Дайс эцэн гэдэг хүнтэй таарладаг. За Дайс эцэн бол Исүхэ Баатар та юу хийж яваа юм бэ гэж асуудаг тий. За гэтэл би одоо Олхнууд аймаг буюу эхнэрийн нутаг Олхнууд аймгаас Исүхэ одоо ингээ хүү Тэмүүжиндээ одоо сүй тавих тий. Одоо ингээ эмхтэйг ингээ хайж явж гинэ гэж хэлдэг. Тэгэн гутан Дайс эцэн чиний хүү нүүрэндээ галтай нүдэндээ цогтой юм байна. Исүхэ хот урчин би нэг зүүдлөө. Цагаан шонхор шувуу нар сарыг атгаж ирээд миний гар дээр буулаа гэж би зүүдэлсэн. Бид нар сарыг нүдэрээ үздэг атал. Цагаан шонхор шувуу түүнийг атгаад над дээр ирж гинэ гэдэг бол гүмэн гайхалтай яа. Би энэ зүүдийнхээ утга санааг те ямар учиртай юм бол гэж хүмүүст яриад исэн чинь өнөөдөр та ирсэн учраас энэ зүүд тайлгдж байна. Та миний гэрт очиод үз. Миний гэрт нэг өчүүхэн охин бий гэж хэлсэн. За ингээд Исүхэ Баатар нөгөө Олхнууд аймаг руу явах гэж байгаа зандаа хонгороодын Дайс эцэн удирдагчтай таарлаж байгаа шүү дээ. За ингээд гэрт нь очиод үзсэн чинь яг Исүхэ Баатар харангуйтаа нүүрэндээ галтай нүдэндээ цогтой охин байсан. За шууд орой үжчихтэйгээ гуйх нь одоо хаашийн тий. За хоноод өглөө нь босон гутаа хөтлгөө морныхоо одоо нэг хөтлж байгаа морнио өгөн гутаа охиныг гуйж байгаа. За Дайс эцэн хариуд нь юу гэж хэлдэг вэ гэхэлэр цөөн удаа гуйлгах бол доромжлогдох. Олон удаа гуйлгуул эрхэмлэгдэх. Гэхдээ эмэгтэй хүүхдийн хувь тавилан төрсөн гэртээ өтөлдгөө учраас охиноо өгье. Гэхдээ одоо Тэмүүжин хүүг хүргэн болгож энд үлдээ гэсэн баг. За сүй тавиад одоо хоёр хүүхдийн хооронд нь одоо ингээд дасах гэж штэ тий. За ингээд үлдээ гэсэн энийг нь болохоор Исүхэ Баатар зөвшөөрдөг. Хүүгээ би үлдээе. Гэхдээ миний хүү нохооноос цочмтгоо шүү гэж хэлсэн байгаа байхгүй. За ингээд нөгөөд хэд маань бол яасан бэ гэхээр за ингээд сүйгээ тавиад сайхан болоод буцаад Исүхэ Баатар буцаж явдаг. Буцаж явж явах замдаа Цэгцрийн шар тал гэдэг газар татар аймаг хормилж байгаа та таардаг. За тий. За хормилж байгаа тий. За ингээд хормилж байгаа учраас одоо бол Исүхэ Баатар мэдээж нөө замдаа цангасан тий ядарсан байж магадгүй нөгөө хоримж байгаа хүмүүс нь нөгөө Исүхэ Баатар гэд танингуудаа гэртээ оруулж байгаа штэ. За гэртээ оруулангуудаа тэд хоорондоо ярилцаад за энэ бол
Өнөө яг зөв. 9 жилийн өмнөх Тэмүүжин үүгээ удирдагчийг маань тий 20 бухаатаа хамт авч яваад Тэмүүжин үүгээгийн маань одоо ингээд цаазлаад хүүдээ нэрээ өгсөн нөгөө хамаг Монголын Исүүхэ гэдэг алдартай баатар чинь явж байна. Хамгаалах цэрэггүй өөр одоо юу гэх юм те ингэ явж байна. Тийм учраас хэдүүлээ яг энэ боломжийг ашиглах уугүй л гэж бодсон байгаа юм л да. За ингээд нөгөө нөхдүүд маань бол архинд хор хийж өгөөд те хоолн ч юм уу хор хийж өгөөд Исүүхэ баатрыг хордуулсан. Исүүхэ баатар. За хордоод гэрлүүгээ бол 3 хоног маш зовиортойгоор явсаар байгаад гэртээ ирээд ингээ ухаан алдах буюу муужирж байгаа байхгүй. Муужрангуудаа миний дотор Исүүхэ баатар те эренгуудаа миний дотор муу байна. Дэргэд нь яг хэн байна гэж асуувал Минлэг эцэг гэнэ Минлэг шүү зэ. Хожим нөгөө Минлэг эцэгээ явцдаг. За хонхны черха одоо энэ өвгний хүү Минлэг би байна гэж хэлж. Тэнгуут нь одоо түүнийг дуудаж ирүүлээд Минлэг чи сонс. Хүүмэн балчир байна. Тэмүүжин хүүг урагт орхиод эрэгт замд татар аймаг нарт хорлогдов тий. Дотор минь муу байна. Үнчин хоцорсон дүүнараа бэлэвсэн бэргнээ хэрхэн асархыг чи мэд. За. Яг одоо явж Тэмүүжинг авчир. Хайрт Минлэг минь гээд нас орж байгаа. За Минлэг бодвол мэдээж Исүүхэ баатрыг нас орчлаа. Али дайццээ би тий Тэмүүжин аавь гэж хэлэхгүй. За ингээд Исүүхэ баатар бол хүүгээ маш их санаж гансраад байна. Тийм учраас одоо Тэмүүжин хүүгээ авчир гэж хэллээ гэж. За энэ үед нь бол Тэмүүжин дайццэн хэлж байгаа шүү дээ. За Исүүхэ худ ингэж хүүгээ санаж байгаа бол өгж явуулъя. Харин маш хурдан буцааж өгж явуулаараа гэдрэг буцаагаараа гэсэн энэ санааг хэлж байгаа байхгүй юу. За ингээд Минлэг Тэмүүжнийг авч ирээд ирэх чинь мэдээж Исүүхэ баатар тэнгэр болсон байгаа тий. Тийм учраас Тэмүүжин газар дуунаад маш ихээр уйлж гасалж ингээд уйлж байгаа байхгүй. Яг энэ үед нь одоо Минлэгийн эцэг нөгөө саяны яриад байгаа Чирхаа үгэн тий. Түүнийг аргадаад тайтруулж хэлж байгаа. Тул загас мэт юунд төлбөрөн гасланчээ. Торгон цэргээ бэхлий гэж туйлтай үгээ хэлэлцсэн биш үлээ. Усны загас мэт юунд уйран гасланчээ. Улс төрөө байгуулъя гэж учиртай үгээ хэлэлцсэн биш шүү гэж хэлээд Тэмүүжин нэг сэргээж авдаг. За Тэмүүжин энэ үед бол уйлхаа болж байгаа. Тэ. За ингээд энэ үйл явдал бол мэдээж Тэмүүжин тохиолдсон хамгийн анхны бөгөөд эцгээ алдж байгаа. Одоо эцгээ алдаад ер нь бол амьдрал яг одоо өөрөө айлыг ахмад хүү учраас хамаг зүйл өөр төр нь ирж байгаа ийм үйл явдал байгаа байхгүй юу? Тэ. Энэ цэгцрийн шартгаал гэдэг чинь тий. Цэгцрийн шартгаал гэдэг ер нь сүүлийн үеийн юугаар гарч ирсэн байдаг болоо хаа аль авцсан мөцөг. Дорны талыг л хэлж байгаа. Дорныг хэлээд байгаа шиг байна тий. Нилээн том тал гэж яриад байгаа. Тал нутаг тий. За хоёулаа хамтран аялагч ярьж тухтай өргөжлүүлээ тий хөө. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт. Мандала гарден. За Мандала гарден. Энэ нэр бол одоо ёстой нөгөө заавал тэр яармагт очтгүй байсан ч гэсэндээ хүмүүсийн мэддэг нэр болоод тогтчихлоо. Яагаад юм гэхлээр мэдээж Монкон Construction барьж байгаа. За тэгээд Монкон Construction-ийн хувьд чинь өөрөө одоо барилгын салбарт 19 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм газар байгаа даа шүү дээ. За тэгээд Яармгийн Ацтын аманд байрлах нэгдсэн төлөвлөлтөй Мандала гарден цогцлбор хороолол маань 2 дугаар ээлж буюу Zoo Garden, Zootopia гэдэг зоо парк гэдэг нэг зоо аахгүй. Тэний чи Zoo Garden гэдэг. 2 дугаар ээлжийн 2-оос 4 өрөө орон сууцнда төлбөрийн таатар нөхцлөөр захиалга авч байна. За Мандала гарден цогцлбор нь бол бүрэн цогцлол хийцлэлтэй альж талаасаа нар үзэх шийдлийг төлөвлөж талс хэлбэртэй хийгдсэн. Одоо ингээд ийм биш байх нь шүү дээ. Альж талаасаа нар үзнэ гэдэг чинь ийм талс хэлбэртэй. Ямар гоё юм. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц бөгөөд хотхондоо 65% ногоон байгууламжтай. Нэг 10 гадал багийнхан тий 60 га ногоон байгууламж 65%. Хотхны төв хэсэг рүү автомашин нэвтрэхгүй байхаар төлөвлөж дугуйтай болон тэрэгцтэй хүмүүс чөлөөтэй зорчих боломжтой зам талбайг бий болгосон. Энэ аяйгуу зөв. Машин зам орзгүй байна гэдэг чинь хүүхдээ гаргахад хүртэл хүн тухтай байх байхгүй, айдсгүй байх байхгүй. За тэгээд дугуун зогсоол 3:43 сагсан бөмбөгийн талбайтай хотхондоо 200 хүүхдийн цэцэрлэг 825 хүүхдийн томьёо сургуультай. Хотгоноос гарах шаардлагагүй. Худалдаа үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн орчин үеийн барилгын стандарт төлөвлөлтийг бүрэн хангасан цогцлбор хороолол юм а гэж. Элэг дэлгэнгүй мэдээллийг 75 8000 утсаар аваарай. 75 8000. Энэ гаднах юу загвар мөгөр агуу гоё юм биш үү те? Харин би нэг халтгал гаж таарлаа. Бид тэ Мандала гарден руу тэгж байгаа нэг очно. Очиж үзье.
Заавал өөрийгөө гэхгүй гаднаас нь хасгуулж байгаа ороод. Яг үнэхээр энэ яриад байгаа шиг юм байна уугүй юу те. Талхнуулдаагүй юм уу? Бүрэн зүтгэмэл юм уу? Эндээс алах малгай ороод юм чинь. Зөв яг зөв шүү нэр. Мандала гардны хамт олондоо талах стайлаар хэлье. Баярлалаа. За Чингис хааны багнаас. За саяных шиг хэцүү бэрхийг бол нэлээд давж туулж өнгөрлөө те 9 насна гэсэн үг. За одоо бол дараагийн үе шат эхэлж байгаа бөгөөд Чингис хааны өсвөр нас ахгүй. За тэгэхээр яг тэр хавар гэсэн үг. Исүхэ Баатрыг нас барсан тэр хавар бол Амгай хааны хатан Орбоо Сархотой гэдэг хоёр хатан байгаа хгүй. Энэ хоёр хатан бол өвгдийн оршуулгын газрыг тайлахын идэ өргөх үедээ өөлөн үжнийг хожигдсон тул эдэнээс хоцроосон байдаг. За. Дахиад тайлахын одоо ингээ хүн болгонд хишиг хүртэх ёстой шүү дээ. Тэрнээс өөлөн ингээ хоцроож байгаа байхгүй. Тэгээ Оргоо Сархотой энэ хоёр хатанд өөлөн их хандаж хэлж байгаа. Исүхэ Баатрыг өглөө гэж хүүхдүүдийг минь балчир гэж тайлгын хишиг арх сархтнаас өгсөнгүй юу? Харсаар байтал үл өгөх, нүүхдөө хүртэл үл хэлэх боллоо. Та нар гэж хэлсэн байгаа байхгүй. За ингэн гут нь нөгөө Орбоо Сархаа хоёр хатан чинь бол буцаад өөлөн үжинд хандаад ингэж хэлж байгаа. Өөр чамд өгөх ёсгүй. Учирлуул чи идэх ёстой. Хүргэж чамд өгөх ёсгүй. Тэ? Хөртүүл чи идэх ёстой. Ер нь бол чиний хувь заяаг бол би ч хийднэ гэсэн утга санаатай юм хэлж байгааз. Уг нь бол Исүхэ Баатар буюу одоо тэдийг захирж исэн хүнийх нь эхнэр шүү дээ, тий. За ингээ Амгай хааныг өгснөөс хойш өөлөн гэдэг энэ нэмэгтэд ингэж хилэгдэх боллоо гэдэг гэсээс хойш. Гүү Амгай хааныг нөгөө хоёр хатан хэлж байгаа шүү дээ. Амгай хааныг нас барснаас хойш одоо зүгээр нэг өөлөн үжинд хүртэл ингэж хилэгдэх боллоо. Эднийг ер нь нутагт нь орхиод сим нүүе гэж хэлж байгаа. За тэгээ түүнийх нь маргааш нь шууд тайчуудын таргуудаа болон тоодон гэрдээ тий. Энэ хоёр бол хамт ард иргэдээ дагуулад онон мөрөн рүү хөдөлсөн гэж байгаа байхгүй. За гэтэл энэ үйл явц дээр бол Чингис хааны нөгөө ах トゥ саяны тэр нэгүн тайш дарид очих нь эдгээр чинь бүгд л байгаа шүү дээ. Гэтэл бүгдээр л хаяад нүсэн л байгаа байхгүй тий. Энэ бас нэг амар эвгүй байгаа сте. За тэгээ өөлөн хөвгүүдийн хамт ингээд хоосон нутагт хаягдж үлдэхэд энэ чинь бол ингээд хоос нутагт хаягдаад үлдэж штэ. Гэтэл сая бол яг ингээд нэг түүхэн үйл явдлууд гарч байхад Исүхэ Баатрыг тэр нас барж байгаа Тэмүүжин гуйлж байгаа энэ үед бол тэр хонхтон гэдэг нэг Овг аймаг их гарч ирээд байгааз Чирхаа өвгөн Мэнлэг эцэг гэдэг. За энэний тэр Чирхаа өвгөн бол ингээд харсаар байтал нүдэн дээр нь бүх ард иргэдийн ингээд түүж авч яваал ингээд яваад эхлэн гут чинь Чирхаа өвгөн та нар ингэж болохгүй штэ гэдээ очиод ятгаж хэлж байгаа байхгүй. Ингээд ятгаад хэдэн гут нь тоодон гэрдээ Чирхаа өвгөнийг чи биднийг ингэж ятгах уу? Цээлийн ус ширгв, цэгийн чулуу хагар гэж. Цээлийн ус ширгдүү мэн л да. Цэгийн чулуу гэдэг нь ер нь бол баг хагарах боломжгүй чулуу хагарж байгаа. Тэгэхээр энэ боломжгүй юм болчоод байна гэсэн утга санааг хэлээд штэ. За хагарав чи биднийг ингэж ятгах уу гэд ар нуруугийн жадлаа хийчих. За ингээд яасан бэ гэхээр ар нуруугаа жадлуулсан Чирхаа өвгөн те ер нь бол шархтаад гэртээ ирээ зовирлон хөвтж яхад нь Тэмүүжин үзгээд очиж байгаа байхгүй. Тэгэн гут нь хонхны Чирхаа өвгөн юу гэж хэлдэг вэ гэхээр сайн эцгий чин хураасан улсыг харсаар байтал нүдэн дээр мэн гэж те тарж боторхыг ингээ харж чадахгүй очоод ийн хүү чадлагдаг ба гэж хэлж байгаа. За ингээ Чирхаа өвгөн нас орж байгаа байхгүй. За Тэмүүжин ч одоо уйлаад ганцраад те ингээд үлдэж байгаа. За яг энэ үед нь өөлөн үжин бол зориг төвчээр гаргаад тий. За одоо бол нөгөө нэг Исүхэ Баатрын гэрт байсан нөгөө туг гэдэг юмыг тий тоглож очиад гэж байгаа байхгүй. За ингээд тугаа барьж очингуудаа нүүсэн иргэдийг ичээж мохоож гэж байгаа. Талыг нь авчирсан боловч төд удалгүй ээлж илжээр шүн оройн цагаар гэдэг ч юм уу тий. Ээлж илжээр нөгөө хэд нүүж явсараагаад одоо харин тайчуудын хойноос нүүж явсараагаад өөлөн үжин сочигээл нөгөө 7 хүүхэд энэ хідэл хоорондоо үлдэж байгаа. Ийм үйл явдал болж байгаа байхгүй. За тэгээ энэ үйл явдал бол буцаагаад нэг асуудал гаргаж ирнэ. Энд нөгөө 13 дугаар зууны үеийн асархун ёс гэдэг юм чинь хайцсан юм бэ. Өөлөн үжин ахаад өөр хүнтэй гэрлэх ёстой гэдэг ч юм уу те. За иймэрхүү зүйлүүд гараад ирдэг. За энэ дээр бол нөгөө асархун ёсоор бол хожим нь нөгөө Мэнлэг гэдгийг Мэнлэг эцэг гэж Чингис хаан дууддаг. Тийм биш те. Мэнлэг эцэг бас л яг ингээл багасаа тэгж эцэг гэж дуудсан уу эсвэл нэг асархуу ёсоор ингэж явсан уу гэдэг зүйл гарч ирж байна те. За тэгвэл тэгсэн ч гэсэн энд бол өөлөн үжний одоо бол бяцхан хөвгүүдийн хамт ингээ хаяад нүчж байгаа штэ. Энэ талаар болохоор Монголын нуус товчоонд бол гоо төрсөн өөлөн их гох дэгээ барин явж оюунтаа төрсөн өөлөн их оёдл дээлийг огшуулан өмсөж оختор хормог шуун бүсэлж онон мөрнийг өгсөж уруудаж олирс мойлыг түүж явж өчүүхэн хүүгүүдээ хайрлан тижээж өдөр шөнийг аргацаан өнгөрүүлв. Аргацаан гэж байгаа шүү дээ. Гол завийг өгсөж уруудаж, гогод мангирыг түүж явж, хутагтан хүүгүүдээ тижээж өсгөв. Зарчимтай төрсөн үжин хин
затгас төмсөөр тижээсэн хөвгүүд засагтан сайд болж өсвөө гэж. За Жек Ойтерпорт гэдэг нэг хүн байгаа шүү дээ, тий. За өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан хэмээх бүтээл дэлхийд дахинд одоо ингээд бестселлер болоод зарагдаад, тий. Өөрөө ч гэсэн Чингис хаан одонгоор ингээд шагнагдсан ийм том хүн байгаа. За энэ хүн болвол яг ингээд ер нь болвол номдоо ингэж ütсэн байгаа байхгүй. 10 жилийн өмнө хулгайлгахдаа тий ухаалаг төрхөө харуулсан өөлөн энэ хүнд үед эрс шийдэмгийн алхам хийж 2 бидвсэн эм 7 өнчин хүүхдийн хамт ирэх өвлөөр хэцүүхэн давах зарим нь давахч боломжгүй гэж үзэж байсан тий. Энэ үед болвол өөлөн их тисч асар их чармаан зүтгэж бүгдийг нь аварсан юм. Тэрээр Монголын нус авчаар тэмдэглэснээр өөлөн толгоогоо бүтээн хормойгоо шуугаад голыг өгсч уруудан 5 хүүгээ тэжээж хоногийн хоолоо хайж гүйсэн гэдэг энэ санааг хэлж байгаа байхгүй. За дээрэс нь за энэ хүн бас яг ингэж хэлсэн байгаа. За би яг энэ Монголын нууц товчооны газар нутгуудаар нь яваад үзсэн. Өөлөн үжний тэр нэг мойл жимстэй ингээд түүж явах энэ бол зайн айгу хол асар хол зайтай. За ийм хол зайнд те ямар ч одоо баг ингээд эр хүн явсан ч гэсэн ингээд хэцүү байхад энд яг их хүний сэтгэлэл харагдана. Тэр бол асар хол зайтай. Ийм хол зайд одоо ингэж өөлөн үчин бол үнэхээр төвчээр гаргаж зүтгэж явсны үндсэн дээр энэ хүүхдүүд ирээдүйн одоо тий дэлхийд дахиныг эзэнсэн хаан болсон тэдний удам мөхсө цаашаага үрд ингээд үргэлжилсэн гэх юм уу тий 1921 ингээд явсан гэдэг санаа хитээд байгаа байхгүй. За тэгээ ийм хүнд нөхцөлд бол бас нэг саяны Чингис хаанд буюу Тэмүүжин хүүхдэд тулгарч байгаа хоёр дахь том зовлон байхгүй. За эцгээ алдсан. Тэгсэн чинь одоо овг аймагуд нь бүгднийг нь хаяад явцдаг тий. За тэгээ зөвхөн одоо хоёр одоо ээжтэйгээ одоо ах トゥ уд олуула үлдэж штэ. За тэгээд нэгэн өдөр дараагийн ахаад тэмцэл эхэлнэ. За энэ юу вэ гэхлээр Тэмүүжин бол хэн өрхийн тэргүүн байх вэ гэдэг дээр одоо асуудал гарч ирж байгаа. Хэдийгээр тэнд хаягдаад явцсан тий хэдэн одоо нэг 10-аад хүн гэдэг ч юм хуваагчин эмгэн ингээ бас байгаа шүү дээ тий. За нэг ингээ 10 гаруй хүн байлаа гэж бод тий. Гэвтэл энд бол нөгөө нэг захирагдах ёс гэдэг ч юм уу. За ер нь бол манайхан ч нэг юм ахархах дуртай хүмүүс шүү дээ. За чи яг хэдэн оных гэл. Тэдэн оных гэх юм бол за хэдэн сарын гэл тий. За сараар баг нэг өдрөөр ах болчих гээд үздэг тий. За энтэй адилхан яг нэгэн өдөр Тэмүүжин хасар бигдэр бэлгүүдэд дөрвөлээ хамт сууж байгаад загас барихад нэгэн согос загсыг дэгэнд нарсан байгаа байхгүй. За тэр согос загсыг бол Тэмүүжин хасар хоёроос бигдэр бэлгүүдээ хоёр тэр загсыг нь булааж авсан байна. За Тэмүүжин хасар хоёр бол яг тэр хэлсэн үгнээс нь бодоод үзэх юм бол тэр загсыг гэр бүлээрээ хувааж идэх сонирхолтой байсан байгаа байхгүй. За тэгээ Тэмүүжин хасар хоёр гэрт ирж бол өөлөн ихэд хэлсэн байдаг. Бид хоёрын барьсан загсыг бигдэр бэлгүүдээ ах хоёр те ах トゥ хоёр хоёулаа булаагаад авчлаа. Гэсэнд нь өөлөн их та нар нэг эцгийн хүүхдүүд байж иж тэ яагаад ингэж маргалдана вэ? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байхад тэ бууга мэдж байгаа өстэй. Урдын алангуй ихийн 5 хүүгэн мэд яагаад эвд хүнжингөө болов? Ийм байвал тайчуудаас хэрхэн өшөөгөө авах вүлээ? Битгий муудалц гэж сургаж байгаа байхгүй юу? За энэ сургаал үг бол мэдээж Тэмүүжин болон хасар хоёрт бол баг нэг чихэр нь ороод нөгөө чихэр нь гарсан байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр өчигдөр бид нар нэг болжмор харуулж алсныг тэд бас булааж авсан юм. Ийм бол эдэнтэй хамт амьдраад яан те гэд гэрийн үүдийг ширүүн хаяад саваад гараа авчиж байгаа байхгүй. Тэр гэрийн үүдийг савж гарч явж байхдаа Тэмүүжин болвол ер нь энэ өрх гэрийн тэргүүн гэдэг зүйлийг бигдэртээ булаацалдаж байгаа те энийг эцэлэхгүй бол болохгүй гэдэг зүйлийг л ойлгоод эхэлчихэж байгаа. За ингээд яасан бэ гэхээр бигдэр давцаг дээр гэж байгаа байхгүй юу? Нөгөө шарга морь тэргүүтээ 9 морио гэж. Шарга морь тэргүүтээ 9 морио хариулаа сууж ахт нь Тэмүүжин хойноос нь хасар урдаас нь ном сумаа харавхад яг тэ нөгөө эрхивчлж татаад яг харавхад бэлэн очиж байгаа байхгүй. Ингээд мэдээж яг бэлэн харавхад очсон энэ зүйлийг нь харсан бигдэр болвол та хоёр те намайг яагаад энэ мэт нүдний үзүр шүдний чигтлүүр мэт те ингэж одоо ингэж ад үзэж байгаа юм бэ? Тайчууд ах дүүнэрээс өш онцгой авааг байхад сүүлнээс өөр ташуургүй сүүдрээс өөр нөхөргүй байхад яагаад намайг ингэж хорлож байгаа юм бэ? Голомтыг минь бүү самраараа бэлгүүдийг бити алаараа гэж хэлээд суусан гэж байгаа байхгүй юу? Завлаа суусан гэж. За яг энэ үед нь бол мэдээж одоо нөгөө нэгэн шидэд очсон байсан учраас хоёулаа зэрэг сум тавиад бигдрийг хороож алсан. За ингээд Тэмүүжин хасар хоёр бол те ингээд нөгөө нэг юм үйлчлээ шүү дээ. Алга үйлчлээ шүү дээ. За ингээд алга үйлчин гутаа
Гэртээ орж ирэхэд нь бол яг тэрнийх нь харцыг нь өөлөн үүчин шууд харангуудаа хоёр үеийн харцыг хараад ойлгож байгаа шүү дээ. За тэгэнгүүтээ ханаа баргасаад ижлээ идэгсэд халуун хөвлөөс гарахтаа хар нүж атгаж дүрсэн билээ. Хавиргаа хазах хар нохоо мэт барьж идэх барс араатан мэт балмад амьтад буюу гэж хэлээд эртний үгийг иш татаад өвгдийн үгийг үндэс олгоод хоёр хүүхдээ зэмлсэн гэж байгаа байхгүй. За ингэж зэмлсэн нь бол мэдээж энэ ч нэг эвтэй найрамдалтай байх ёстой байтал чинь хоорондоо ингэж эвгүүцээд ивэл яах юм бэ гэдэг санаа гарч ирж байгаа тийм. За одоо энэ бол Тэмүүжинтэй тааралцсан бас нэг золон бэрхшээл, бас нэг томоохон шийдвэр. Үрх гэрийн тэргүүн хэн байх вэ? Цаашдаа хэн энэ үрхийг удирдах явах вэ гэдэг энэ дээр бол Тэмүүжингийн гаргасан шийдвэр юм шиг байгаа юм тийм. За цаг хугацаа юу болж байна хөө? За ер нь өндөрлөж байгаа дөө. За өндөрлөж байгаа юу? За тэгвэл хоёул дараагийнх нь яг үйл явдал нь дараагийнхын сэдвтэйгээ холбоод яриад явчих тий. За ингээд шинжлэх ухаан танин мэдхийн Од Мөндөр сувгийн Их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За тэгээд яг нус товчоогоосоо тэгэл ер нь хийсэн кинонаас ч юм уу хин нэгний хийсэн тэр нэг зүйлээс ч юм уу ингээд нэг юм халтхан сонсоод өнгөрсөн зүйлсийг одоо яг энэ цаг дараалал он сартаан те ингээд хөөгөөд болж байгаа үйл явдал болгоныг нэгтлээд ингээд хөөгөөд явж байгаа нь маш тодорхой сайхан байна. Тэгээд энэ үйлрэл өндөрлөхөд бид бүхэн Их Монгол улсын түүхээр 50 дугаарыг хийсэн байх болно. Яг тасралтгүй 50 дугаарыг сонссон хүн бол дараагийн удаа тэр чинь тийм шүү дээ. Энд чинь ийм шүү дээ гих биш. Юмны учрыг наадах цаадахыг ойлгоцсон. Ядчил тэн төхөд ийм хүл явдал болж исэн учраас ингэсэн байлгүй дээ гэсэн. Нэг ийм зүйлэн бас хүрсэн байх баха Их Монгол улсынхаа түүхийн талаар. За тэгэхээр энэ нэвтрүүлгийн маань Event-ийн ажиллаж байгаа Skytel компани машинтай болтоо урамшуул байна. За мөн дээрээс нь гэр бүлтэй үлдээх үнцэнтэй хөрөнгө оруулалт Мандала Garden цогцлбор хорооллын хамт олон маань одоо Event-ийн ажиллалаа. За нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн Маратхан багштай баярлалаа. За баярлалаа. За нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.